Төргий. За ерөнхий хуулийн хэрэгжилтэд танилцах санал дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн одоо явцаас та бүхэнд мэдээлэл өгье. За энэ яагаад явах юм чи? За ийм агуулгаар ажлын хэсгийнхаа хийгдсэн ажлын талаар давчхан яриад 3 судалгаа хийсэн байгаа юм. Барилгын хүртээмж, багшийн хомсдол, за багшийн ажлын байрны зураглалын талаар яваар хий. Тэгээд ажлын хэсэг маань 9 сарын 5-ны 114-р захирамжаар байгуулагдаад за 20 гишүүнтэй ийм том ажлын хэсэг байгаа. Тэгээд яг ажлын хэсгийнхаа үүргийг хэлэх юм бол боловсролын ерөнхий хуулийн хэрэгжилтэд танилцах, бүх шатны сургуулийн багшийн хомсдлыг бууруулах, үнэлэмжийг дээшлүүлэх болон төрийн эмчийн ерөнхий боловсролын сургуулийн менежментийг сайжруулах асуудлыг судалж санал дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгаа. За тэгээ ажлын хэсгийн үндсэн чиглэл нь сая дурдсанчлан одоо сургуулийн барилгын хүртээмж тэгээ багшийн хүрэлцээ, сургуулийн менежмент гээд өдөр зэмжээ гаргаад ажлын төлөвлөгөөг за тэнд орсон сая нэр бүхүү манай энэ дотроос гэсэн эд эдэн гишүүд маань орсон байгаа. За ингээд бид өдөр зэмж төлөвлөгөөгөө гаргаад ажиллаж байгаа. За ер нь бид нар ийм ерөнхий газар боловсролын судалгааны үндэсний хүрээлэн зэрэг байгууллагаас дараах мэдээллүүдийг сонссон. За хууль батлагдсантай холбогдоод сургалтын хөтөлбөрийг шинжилж байгаа явцын талаар, ерөнхий хуулийг дагаж гарсан журам тэдгээр хэрэгжилтийн талаар, за мобисийн элсэлт багшийн хомсдлыг бууруулах чиглэлээр хийж байгаа арга хэмжээ, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдийн элсэлт. За энэ дандаа ирж ингээд бид нэр очиж бас сонссон байгаа. За багш нарын нийгмийн асуудал болон цалин хөлс урамшууллын талаар, за боловсролын хүртээмж, орчны стандарт, төгслийн бэрхшээлтэй өгдөг боловсролыг шамруулах, за багийн сургууль энэ төр гэдэг ингээд сонссон. За мөн зүрх сэтгэлийн боловсролын хөтөлбөрийг одоо судлаачаас сонсож ирсэн. За мөн цэцэрлэг сургуулийн хүртээмж, бүлэг дүүргэлтийн талаар судалгааг одоо судалгааны багтаа хамзарч ирсэн. За тэгээ ажлын хэсэг одоогор бол яг албан ёсоор бол 6 удаа хуралдсан. За хилцсэн асуудлууд нь энд ингээд байж байна. Та нарт ингээд өгцөн учраас та бүхэн маань ямар асуудлууд хилцсэн бэ гэдэг их цаг бага байгаа. Нэлээд олон слайд байгаа учраас яаж чинь. За хилцүүдгийг олон байдлаар зохиосноос энэ нэлээд том олон хүн хамрагдсан бол Багнуур дүүрэг дээр сандаг очир гишүүнтэй, хаан уул дүүрэг дээр алдар жавхлан гишүүнтэй багш нарын сургуулийн удирдлагуудын төлөөлөлтөөр очиж хийсэн. За мөн мобисийн төгсөх ангийн оюутнуудад хүний багш байх одоо энэ яг багш гэдэг мэргэжлийн сайхны талаар одоо 2 удаа лекц уншсан байгаа. За тэгээд энэ гишүүдээс маань бас оролцоо явдаг. За Казахстан улсад гадаадад бас нэг 24-өөс 25 онд 240 сургууль барьж байгаа гэдэг асуудал байсан учраас тэр Comfort School гэдэг 5 дахь сургууль гэсэн үндэсний хөтөлбөрийг очиж үзсэн. 100 гаруй сургууль нь ашиглалтанд орсон. Тэгээ сургуулиудаар нь орж явж үзсэн. Тэгээ үнэхээр энэ улсаас сурах юм нь бол боловсролыг жинхэнэ тэр лоозон биш жинхэнэ тэргүүлэх зэрэгт тавьж чадсан улс байна. За орон сууцны хотхон хороол барих үедээ заавал сургууль цэцэрлэгтэй байх газрын хангалттай чөлөөлж өгөөд ингээд хийдгийм байлээ. За доторх тэр ширээ сандлаас эхлээд тавилгын үндэсний үйлдвэрлэлээр хангадгийн байна гэх маягийн. За тэгээд багшаар сурж байгаа эднүүд яг манайхтай адилхан зөвхөн төлбөр хөнгөлөхөөс гадна сар бүр стипend буюу цалинтай оюутан болгод юм байна. За багшийнхаа цалинг бол нэмж чадсан юм байлээ. Төрийн албан дотор хамгийн өндөр тооцогддог гэж байна. За тэгээ бүлэг дүүргэлтийг 25-аар ингээд ховчилж чадсан энэ нь бол бидний суралцах ёстой зүйл байлээ. За тэгээд сургуулийн менежментийн талаар ерөөсөө боловсролын шинжил гэдэг бол ерөөсөө сургуулийн реформ байгаа. Тэгэхээр нэгж сургууль одоо хэрхэн сайжрах талаар одоо менежментийн талаар нь би өөрөө бас сургалтууд хийгээд явсан. Энэ Төв аймаг, Сэлэнг, Дархан, Өмнө говь, Дорн говь, Дунд говь аймагуд, за хаан уул, Баян зүрх, хаслагдсан 3 дүүрэг дээр очиж сургалтууд хийсэн. За тэгээ судлаач нарын багтаа бол хувь судлаач, мөн тийм судлаач нарын багтаа бол хамтарч ажилласан. За Оч Дагмид маань нартай хамтраад энэ хүртээмжийн талаар хийсэн байж байгаа. За дараа танилцуулна. Сүндэр ариун ишиг нартай хамтраад багшийн ачааллын зургал хийж нөхцөл байдлыг тодорхойлж дүүн шинжилгээ хийсэн. За дараа нь Алтан сортой хамтраад цэцэрлэгийн хөтөлбөр зүрх сэтгэлийн боловсролыг нэвтрүүлэх талын судалгааг хийсэн. За тэгээд бас танилцуулгууд нь хийгдээд яваад байгаа. За одоо бом дээр буюу одоо парламентын судалгааны төвдөө бол бас захиалга өгөөд үр дүнгээ ингээ хүлээж байгаа.
За тэгээд сая би бас хэллээ. Ер нь боловсролын салбарт хийх шинжилгээг эренб тогтоох ёстой гэд. Тэнийг яаж тогтоох вэ гэд би өөрөө бүлэг дээр ч гэсэн бас ярьсан байж байгаа. Хувь хүний хэрэгцээний Масловын шатлалын онол дээр тулгуурлаад ер нь анхдагч суурь хэрэгцээг үл стандартын дагуу өргөцсөн барилга багшлах боловсон хүч юм аа. Тэр энийг одоо хэрхэн анхдсан бэ гэдгийг судалгааг хийснээр танилцуулна одоо. Тэгээд дараа нь сайн боловсруулагдсан хөтөлбөр одоо яхаарахгүй хэлээд байгаа. Энийг бол одоо яам тэр хийж байна. Ажлын хэсэг бол энэ лөө орж чадаагүй. Дараа нь сургуулийг бие даасан байдалтай болох буюу менежментийн сайжруулах тал дээр бид нэр анхаарах ёстой. Тэгээд стандарт хангасан материалыг бааз, лабораториор хангах, хичээлээс гадуур үйл ажиллагаа, зөрөх сэтгэлийн боловсрол, сургууль бүр соёлтой байх ёстой, зөв дадалтай байх ёстой, эцэг их олон нийтэд нээлттэй байх, төгсөгчдөөгөө эргэж холбогдож явж чадвал бид нар өнөөдөр үнэхээр аль ч улсын сургуулиас тутахгүй тийм жишг төрсэн сургууль болох юм а гэсэн. Энэ эренбээс одоо анхдагч суурь хэрэгцээгээ одоо аваад үзээд явж байгаамаа. За одоо тэр хоёр дахь судалгаан дээр барилгын хүртээмжийн талаар бид нэр судалгаа хийсэн юм а. Ийм хүмүүстэй хийсэн. За нийт одоо 884 сургуулиас 704 төрийн сургуулиуд дандаа л төрийн сургуулийн асуудлыг энд ярьж байгаа. За 797,905 хүүхэд байгаагаас 721,90.5% төрийн сургуульдаас суралцж байна. Багш нарын бас 86.7% төрийн сургуультай байна гэсэн ийм тоо байна. За тэгээд энэ дотроос нэг анхаарал татж байгаа нь ерөөсө бүлэгт суралцж байгаа хүүхдүүдийн мэдээллийг л гаргая гэд. За бид сая гişүүд маань хилээд энэ төр сурах боломж ерөөсө хангахдахгүй байгаа, сургалтын чанар ярихдахгүй байгаа нь манайх ч нэг юм хоёр туйлтай бүр 100 хүрэхгүй сургууль хүүхдтэй сургууль бол бас олон байна. За тэгвэл нийтээр 6,500 гарцсан сургуульч байж байна. Тэгээд энэ дотроос нь нэг бүлэгт дүүрэх хүүхдэнд 40-с дээш гарсан хүүхдийг судлаад үзэхээр за 40-с 49. Манай стандартад бол ер нь 30-аас бага заасан байгаа. Тэгж барилга барьдаг. Нэг ангийн хэмжээнд 30-аас бага хүүхэд сурна гэд. За тэгээ 40 хүртэлх 39 хүртэлх хүүхдийг бид нэр одоо нүдэ ханаад юм уу дэвчий гэж бодоход 40-с дээш хүүхдээр бид дэвчих боломж байхгүй юм байна гэдэг ийм өнцгөөс үзээд 40-с 49, 50-аас 59, 60-аас дээш гэд бүр бүлэг дүүргэлтээр нь улсын хэмжээнд бүх задгаа датаг аваад нөгөө их хөвгдөл дээр нь толгуурлаж аваад үзсэн. Тэгээд 214,000 хүүхэд буюу нэг 29.5% ийм нөхцөлд сурж байна. За тэгээ ийм нөхцөлд сурж байгаа хүүхдэд сургалтын чанар ярих аргалгаа. Нөгөө талаас сургууль даацсан одоо манайх чинь нэг 320, 640, 960 хүүхдийн судалтай сургууль гэдэг. Энийг 2 дахин үржилээ 1800 хамгийн том сургуулийн энэс дээшээ байхад бол одоо сургалтын чанар алдагдж байгаа. Сургууль хөл толгоогоо алдаж байгаа учраас 1800-аас дээш хүүхдтэй сургуулиудын түүж аваад үзэхээр бас 368,000 хүүхэд буюу 50.8 хүүхдэн сурж байгаа маа. Тал хувь нь одоо ийм их даацсан нэтэрсэн сургууль сураад 0-9 биеийн тамирын заалнаас эхлээд дугуулны секц, оролт гаралтаас эхлээд маш их хүндрэл учирдаг. За энэ бүх асуудлуудыг гаргаж ирээд за цаашдаа хүн амын өсөлт маань ямар байх юм бэ? 25-аас 2050 он хүртэл ерөөсө буурахгүй. Манайх төрөлт багасаад хүүхэд буурна гэдэг бол бүр 2050 онд бол бид нар бүр сая гарсан хүүхэдтэй болох юм шиг. Одоо бол 700-800,000 хүүхэд байгаа л 2050 онд сая болно өснө гэдгийг бид нараас мэдчих хэвээр. Тэгээд саяны 40-с дээш хүүхэдтэй, за 1800-аас дээш хүүхэдтэй ийм дац хэтэрсэн сургууль орон нутагт 39, нийслэлд 85 байгаа гэдэг тоо гаргаж ирсэн. За дээрэс нь тэгээ шинээр барих шаардлагатай сургууль гэдгийн тоог за 150 хүүхдийн өргөтгөлд 300 хүүхэд орно. Шууд 2 ээлжээр бүтэн орж байгаа. 320 хүүхдэд 600 хүүхэд, 640, 1200, 960, 1800 орно гэд хэдэн сургууль шинээр барих шаардлагатай гэсэн 157 гэж гарсан. Ихтэй 24, 25 оныхаа баригдсан төсвийг ингээ хараад 67 сургуулаа хасаад ирэхээр 108 сургууль буюу нийслэлд 84, орон нутагт 24 сургууль барих юм байна гэд энийг бид нар сангийн боловсролын яамтай бас тохироод гаргаад ирсэн байж байгаа. Энд 1.6 их 80 төгрөг хэрэгтэй байна гэсэн тооцоог хийсэн байгаа юм. За тэгээд шаардлагатай сургуулийн тоог саяныхаа 24 сургууль маань аль аймагт хэдэн хүүхдэд сургууль хэрэгтэй юм бэ гэд жишээлбэл Завхан Увс аймагт бол шинээр сургууль барихгүй саяны нөхцөлийг бол хангачаад байна. Гэхдээ насжилттай сургууль бол тэнд байгаа.
тэрийг бол боловсролын яамныхаа шугамаар хийн. Миний судалгаа одоо бид хэдийн ингээ хийгээд байгаа. Ерөөсөө боловсролын чанараа ярихын тулд тэр хязгаарыг барья гэд. За энэ дотор тэгээд өмнө Говь аймаг хамгийн их шаардлагатай сургууль. Тэгтээ бол 960 хүүхдийн судалтай том сургууль хэрэггүй. Энэ чинь нэг сумдуудаараа одоо хүн ам нь суурьшил нэгтээд байгаа газар дараа нь хөвсгөл байсан, орхон байсан гэд аймагуудад сэлэнгэд байсан гэд ингээ гараад ирж байгаа. За нийслэлийг бид нар гараад ирэхээр ерөнхий боловсролын сургуулийн байршлууд нь бас ингэж гарч ирээ. Нийслэл дээр судалгааны төвгээд маш сайн одоо тооцоололоо хийж байгаа залуучуудаа бас хийдэд бараг 10-аад болцсон баг. Тэгээд одоо орон сууц буюу нийслэлийн төв рүүгээ бол нэг 16 сургууль барья. Дэд төв гэр хороолтоо одоо 23 45 гэдэг чинь нийт 68 сургуулаа барья. Тэгээ 15 сургуулийг давхарлах шаардлагатай гэсэн тоогоо хийгээд 84 гэдэг тоон дээр бид нэр тохироод одоо яг ярилцаад байршлаа бас гаргаад ирсэн нэг давуу тал байгаа. Гэхдээ би энэ дөр бол байршлыг тулгана гэж байхгүй. Газараа бодохгүйгээр эхлээд хүүхдээ их байгаа газар зайлшгүй барих газараа гаргая. Тэгэд газар чөлөөлтөө нийслэл хийя гэдэг дээр бид нар бас тохироод ингээд явж байгаа. Гэхдээ тэр тохирог бол сангийн яамтайгаа хийж байгаа баха. За шинээр барих цэцэрлэгийн хувьд бол энэ тооцоонууд бас гарч ирсэн 95 цэцэрлэгийг орон нутагтаа яах вэ гэхээр орон нутагт 56 цэцэрлэг нь бол орон нутагт их шаардлагатай. Тэгээд нөгөө 100 хүүхэд ордоо 150 ордоо гээд 300 хүртэл ордоо цэцэрлэгээр ингэж бодож гаргасан. За галаач цаг 10 минутанд багтах хэрэгтэй байна. За та нэг слайдууд тавчаачаа бидний бас асуувал тэгээ. За одоо тэгээ. Би харин 10 дээр дуусчих واخ гээд одоо надад хэдэн минут байна? 2 минут хэтэрч та 1 минут өгье одоо. За 1 минут. За тэгээд энэ 40-с ийм сургуулиуд 108 95 сургуулаа бүр онд нь хуваагаад гаргаад ирсэн байгаа. Дараа нь багшийн хүртээмжийн судалгаа хийсэн. За энэ дээр хүүхдийн тоо өсгөд багшийн тоо дагаж өсч чадаагүй нь бид нэр гэп үсгээд байна гэд. За 40-с хүртэлх хувьтай сургуулиуд хэд байгаа гэдгийг дутагдлуудын цэцэрлэг сургуулиар нь гаргаж ирээд за энэ явхан байж чинь бүр за аймаг орон нутгаар нэгэ гаргасныг тэнд нэг гараад байгаа нь багшийн ажлаас гараад байгаа хурд байж байна. За тэр нь 16 онд орсон багш 22 онд орсон багш нарыг харьцуулаад харахад ийм зөрөө гараад байгаа маа. Тэгээд багш мэрэгжлэр ажиллаж байгаа хувиудыг их нарийн тооцож гаргасан 38% дундаж байгаа. Тэгэхээр энэ хувийг нэмэх хэрэгтэй. Багш дээр нэмэх шаардлагатай гээд за тэгээ хамгийн гол нь саяны цалингийн асуудал яриад байгаа сая 484 гэдгийг 2 сая хэрхэн болгож болох вэ? Тэрний тулд яах вэ гэдэг асуудал. Техний 5 жил гээд тэр яриад хэлээ л дээ. Яг тэр чиглэлээр нэг юм тооцооллуудыг нэлээ хийсэн. За тэгээ гол нь нөөц огч буюу зах зээл дээр байгаа огч нарыг эргэж ирүүлээ. Амьдралын чанар буюу ипотекийн зээлээр багш нарын орлогыг нэмэгдүүлээ. Карьер буюу төр Эрдэнэт гишүүний хэлсэнчлэн 5 жил ажиллахаар нас гадаадад магистрийн төр сургадаг юм хийж энэ хүмүүс үлдэх юм билээ. Одоо түүнээс шилдэг хүүхэд бол багш болохгүй юм байлаа. Тэтгэлэгтэй тэр Казахстанд хийдэг шиг цалинтай оюутан байлгая. За тэгээ багшийг дэмжих хөтөлбөрүүд дээр 600-аас дээш оюутанд одоо сар бүр 600 мянган төгрөг өгье ч гэдэг юм. Ийм хийхэд 4.2 тэрбум нөөц огшоо саяны 2000 багшийг татхад нэг 10-аас 20 тэрбум ч гэдэг юм уу. Би сангийн яамд саналуудаа бол өгсөн байгаа. Ипотекийн зээлд бас нэг 15-аас 18 тэрбум. Гэт ингээд бодоход нэг жилд 50 тэрбумыг энэ багш нарыг чанаржуулах, багш нарын бүтцийг бүрдүүлэхэд бас яах болох юм байна гэсэн. За багшийн ажлын байрны судалгааг уг нь энэ сүндэр судлаач маань ирсэн байж байгаа. Ерөнхий боловсролын 11 сургуулийн захирал за 656 багшаас аваад тэгээд Финландд сурж байгаа тэр ариун шиг доктортой ингээд харьцуулаад ингээд хийсэн. Үнэхээр яа харахгүй энэ хүн амын өсөлттэй байгаа цалин нийгмийн баталгаа энийг AI ашиглаад энэ их олон хүнээс авсан саналыг гаргаад ирсэн байлээ. Тэгээд саяны энэ тоон хомсдол үүсэж байгаа шалтгаан тоо хомсдлыг багасгах ямар шалтгаан байгааг хажууд нэгчээд дээр нь чанарын хомсдлыг бас яриад за явах юм байсан байна.